Би одоо дахиад өөр зохиолоос сэдвүүлээд ингээ хичвэл тэр номыг бас унших болов уу гэдэг бодлоо орж ирсэн. За дууг нь бол нэг 2-7 хоног юм уу 7 хоног шахуу нэг хөгжмөөр нь бид нар бас манай одоо МБ ах Мөнх бат гэдэг хүн ажилласан байгаа. Тэгээ хөгжмөөр мороор хөгжмийн аялгауг Жононгийн Монжиг ах хийсэн байгаа. Тэгээ бид нар ингээд олон хүмүүс нийлж ажилласан болохоор нэг 2-7 хоног орчим бол явсан дууны үед. Клипний тухайд гэх юм бол Үр Ангай аймгаас эхлээ өмнө гоо хүртэл за нэг 10 хоног орчмын зураг авалт бол явсан шүү. Яг ийм хүлээлт бол байгаагүй. Ерөнхийдөө бол тэгээ яг бүр энэ дууг айгүй сэтгэлээсээ хийсэн учраас хүмүүст бол сэтгэлээс нь хүрэх байх гэж бодсон. Гэхдээ ингэж богинохон хугацаанд тархаад тэгээ бас оройгүй сүм ингэж амир эрэлтэнд орно гэж бол бас бодоагүй. Ер нь бол одоо түүхэн ном гэх юм уу түүхийг бол бидэд маш их унших хэрэгтэй. Ялангуяа 10 жилийн хүүхдүүд ч юм уу энийг маш их унших хэрэгтэй. Энийг нэг түүхийн багш нар ч гэсэн сонирхолтойгоор ярих хэрэгтэй. Сонирхолтойгоор ярих юм бол энэ миний хувьд одоо хамгийн гоё хичээл гэж боддог. Би одоо нэг өдөр түүхийн багш хийж үзэх юмсан гэж бас айгүй боддог байгаа. Тэгээд тийм болохоор түүхээ яагаад унших хэрэгтэй гэх юм бол бид нар уншиж ямар одоо зүйлс туулаад юуны төлөө одоо энд яг энэ чинь өнөдөр ирсэн бэ? Ямар хүмүүс энд ингэж амь өргөцсөн, хичнээн хүмүүний цус орсон, хичнээн хүн ямар хэцүү цаг үеүүдийг хэдхэн жилийн дотор ингэж даван туулсан бэ? Энэ болгоныг ер нь бид нар яг мэддэг байх шаардлагатай. Мэдчихэж яг Монгол хүн гэдгээрээ илүү одоо бахархах, тэгээд Монгол хүмүүсээ илүү их хайрлах юм шиг санагддаг. 21 аймаг гэхээс илүү байгалийн өөр тогтцтой аймагуд руу ер нь явж байгаа. Тэгэхгүй болохоор одоо яг адилхан харагддаг хоёр аймаг дээр очиж клип хийх бол бас хүмүүсийн хувьд сонирхолтой байгаа. Эсвэл тэр аймгийн яг тэр түүхэн газар байх юм бол бас тэнд очиж хийх бодолтой байгаа. Тэгээ бид нар өмнө 21 аймагт тойрж исэн. Тэгээ энэ удаа болохоор клипээр тойрж байгаа гэж байна. Тэгээ ер нь тэгэл яг бид нар бүгдээрээ буцаад яг ер нь хүн явж яг эргээд ихэлсэн цэгрүүгүү гэдэг шиг язгуурлуугаал явдаг юм шиг санагддаг. Тэгээд тэр ч дагуу одоо сүүлийн жил 2 жилээс эхлээд ерөнхийдөө чиг хандлага зөвхөн одоо дуу урлагийн салбарт хэлтгүү бид нар яг буцаад түүх рүүгээ Монгол хөгжим рүүгээ одоо Монгол утга агуулга руугаа бол явж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээ энэ бидний зүгээр онцлог байхгүй. Энэ нэг тийм амар онцгоорох гээд байгаач биш. Эсвэл нэг юм гадны юмыг онцгүй муухай гэдэг адаач. Зүгээр л энэ бидний онцлог учраас бид нар энийг одоо нэгдүгээрт ингээд өв уламжлалын хувьд авч үлдэх хэрэгтэй. Хойшоогоо авч үлдэх хэрэгтэй. Гоё гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт яагаад энийг бас ингээд орчин үеийг ойлгож болохгүй гэж